За баярлалаа. Монгол Улсын хэмжээнд санхүүгийн жил маань 1 сарын 1-ээс эхлээд энэхүү хуулийн хэрэгжилд аж ахуй нэгж байгууллага ард иргэдэд бодит нөхцөл үүсэх энэ хэмжээнд очиж бид бас энэ асуудлыг яг оны өмнө тавьсан л да. Тэгээ ер нь бол яагаад энэ асуудлыг тавьсны учир шалтгаан юу вэ гэхээр уул уурхайн тусгай зөвшөөрөл болон газар эзэмших эрхийг хууль бусаар наймаалцж байгаа. Мэдээж энэ ийм хэмжээний нөөцтэй гэж 1000 төгрөг гаргаагүй хэрнээсээ тухайн лицензтэй талбайг нөгөөд худалдаж байгаа, үүнээсээ орлого олж байгаа энэ үйл явдлуудыг таслан зогсоох энэ одоо татварын энэ зохицуултыг бол дэмжиж байгаа. Харин яагаад энэ нөхцөл байдлуудыг бид асуулга тавьж Монгол Улсын хэмжээнд нээлттэй хилцүүлэхийг зорьсон бэ гэхээр энэ одоо хууль эрх зүйн ард талд мэдээж одоо энэ хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллага тэр дундаа Монгол Улсын хэмжээнд бид стратегийн ач холбогдолтой энэ салбар маань уул уурхайн салбараа гэж нэрлэлцэн. Тэгсэн хэрнээсээ уул уурхайн салбарынхаа төрийн одоо энэ хууль эрх зүйн орчныг татварын бодлогыг бид нэр уян хатан гэхээсээ илүүтэйгээр тогтвортой алс этийн бодлогыг харсан ийм зөв одоо байр суурийг шийдвэрийг бас манай салбарын яамдууд маань илэрхийлж яхах зүйтэй байна гэж ингэж үзэж байна. Ингээ энэ нөхцөл байдлаасаа хараад ер нь ингээ хараад байхад томоохон хэмжээний бодлогын яамдууд шийдвэр гаргахаасаа илүүтэйгээр салбараа татаж унагсан энэ одоо төсвийн бодлого зохицуулалт орлогоо нэмэгдүүлдэг энэ одоо үйл явдал сүүлийн үед бас ард иргэдийн аж ахуй нэгж байгууллагуудын бухимдлыг үүсгэж байгаа нь нэг бодит жишээ өөрөө энэ байж байгаамаа. Тэгэхээр тэр дундаа ашигт малтмалын тухай хууль, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, татварын ерөнхий хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ татварын ерөнхий хууль, эдгээр хуулиудад дайлангүй энэ газар эзэмших, тусгай зөвшөөрөл эзэмших энэ эрх бүхий хүмүүстэй холбоотой энэ асуудал дээр за нөгөө талаараа бид яалтчгүй нэгэнт зохицуулт хийх гэж байгаа бол аргачлалыг нь судлая гэсэн сангийн яамнаас ирсэн аргачлалыг нь судалсан. Тэгэхээр эдгээр энэ бүх зохицуултан дээр би бодлогынхаа төвшөнд анхаарлаа хандуулж ажиллах шаардлага нөхцлүүд байна гэж ингэж үзэж байна. Сая уул уурхайн яамны дэд сайд болон ашигт малтмалын газрын хүмүүсийн тайлбар мэдээллүүдийг сонслоо. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд шатхууны үн нэмэгдэж байна. Энд бас онцгой албан татвар төлсөн гэнгэхэд салбарын яамны сайд маань алга байна. Монгол Улсын хэмжээнд ард иргэд аж ахуй нэгж байгууллагуудыг бухимдуулж байгаа хамгийн томоохон асуудал дээр уул уурхайн яам бодлогын хэмжээнд энэ одоо асуудал байр сууриа илэрхийлэхгүй байгаа явдал нь бидний бас анхаарлыг одоо нэлээд одоо тулгамж байгаа асуудлын нэг байгаа шүү гэдгийг бас хэлж илэрхийлье гэж ингэж бодож байна. За мэдээж 1 сар гарсаар 2 сар гарсаар энэ хуулийн хэрэгжилд тухайн аж ахуй нэгж байгууллага дээр бодит сөрөг эрсдэл нөлөө бий болохгүй байгаа хэл та. Магадгүй 6 сар 7 сар уул уурхайн салбар идэвхжээд ингээд ирэх нөхцөл байдалд энэ ямар болохыг бид бас хэлж мэдэхгүй. Мэдээж энэ эрсдэл салбаруудаа тооцчээж энэ хууль эрх зүйн орчинд зохицуулт хийсэн баха гэдэгт бол би итгэл дүүрэн байгаа. Дахин хэлэхэд стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд тэр дундаа тэр 2012 онд баталсан гадаадын хөрөнгөний оролтуудыг зохицуулах тухай хуулийг бид нар баталснаар 12 оноос хойш эдийн засгийн өсөлт 17.5 байснаа одоо хэдэн хувьтай болсон байна. Эргэж сэрэх гэж дахиад хэдийн хэмжээний хугацаа зарцуулах нь байна гэд Монголын төрийн засгийн газрын яамдын бодлогын энэ үйл ажиллагаанууд хоорондоо уялдаа холбоогүйгээс болоод нэг нь нөгөөгөө татаж байгаа энэ арга хэлбэрээсээ болоод эдийн засгаас хуйлдуулж доройтуулж байгаа энэ бид нар бас зогсоох хэрэгтэй байна. Бодлогын шин чанартай, алс этийг харсан, тогтвортой хөгжлийн бодлогыг уриалсан энэ асуудалд маань бодлогын яамдууд, сангийн яам энэ нэгдсэн байр суурьтай уялдаа холбоотой ажиллахыг хүсэж байгаа. Энэ хууль хэрэгжснээр дараагийн нэг салбар хөндөгдөх асуудал бас банкны салбарын асуудал үүсэж байгаа. Энэ хууль тэр банкны салбар дээр бас бүрэн дүүрэн биелэлээ болно. Тэгэхээр бид нар одоо зөвхөн банкны асуудал ярихгүйгээр тусгай зөвшөөрөл, газар эзэмших эрхтэй холбоотой асуудлыг л манай гишүүд сая асууж асуултаар тодорхой хэмжээний бүрэн дүүрэн гэж би хэлж чадахгүй байна. Байр суурийг олж авлаа. Тэгэхээр энэ асуудал дээрээ манай Монгол Улсын засгийн газар маань уул уурхайн яам маань бодлогын хэмжээнд гол анхаарлаа хандуулж ажиллах нь зайлшгүй шаардлагатай байна гэж ингэж үзэж байгаа. Асуулга тавьсан гишүүдтэй дайлангуяа энэ салбар чиглэлийн хүмүүс маш хэмжээний уулзаж санаа бодлого байр сууриа илэрхийлж байгааг бас энд хэлье. Баярлалаа. Тэмүүлэн гишүүн.